Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн одон дөр сувгийн кино төвх нэвтрүүлгийн 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одон дөр сув, ГНТV телевиз, одон дөр радио 83.3 170 хост дэлгэнээр хүрч байна. За энэ дугаарыг хүрэхэд дэмжиж ажилласан аюулгүй дижитал орчны хамттай бүтээй Unitel мөн өрх бүрийн хэрэглээ Уяг гурил дэмжиж ажиллалаа. За студид хөтлөгч Инхбат Цэнгэл хоёр нар ажиллаж байна. За хятадын кино урлаг гэхээр яах аргагүй тулааны бие хамгаалах урлагийг харуулсан кинонуудыг бид хамгийн түрүүнд боддог. Хэдий манайхан Чингис хаан киног хамгийн их үзсэн боловч за бид монгол хэлээр үзсэн учраас тэр киног бараг л өөр монгол кино гэж бодсон байгаа тийм. За харин жинхэнэ хятад кинонууд хятад одууд гэж төсөөлөх юм бол бидний дотор Jackie Chan, Bruce Lee, Donnie Yen, Hwan Ju гэх мэт төлөөллүүд шууд бодогдно. Тэгвэл эдгээр нэрсийн донд заавал дурддах нэгэн хүн бол яах аргагүй өнөөдөр бид хоёрыг ярих гэж буй Jet Li юм. Тэрээр хятад улсаас Хонконгт гарсан цөөн хэдэн жүжигчдийн нэг. Америк тэрээр олон ч кино тоглосон боловч түүний оргил үе хамгийн гоё кинонууд нь хятадд хийгдсэн мэт байдаг. Магад бидний үзэж даатсан тулаанд киноны хэлбэр загвараар хийгдсэн учраас тэгж бодогддог байж мэдх юм. Холливуудын кинонууд нь муу гэж хэлэхгүй. Холливуудд очсноор л Jet Li дэлхийн хот болж байгаа шүү дээ. За энэ хүн маань 1963 оны 4-р сард Хятадын нийслэл Бээжин хотноо айлын баг хүү болон мэдлсэн гэнэ. Түүнд эцэг эхээс өгсөн нэр бол Ли Лианжи юм байна. Тэднийх жирийн л дундаж хятад айл байсан. Аав нь ажиллаа хийн, ээж нь 4 хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ. Гэтэл Jet Li дөнгөж 2 настай байхад нь аав нь бурхан болчихж. Ингээд тэдний гэр бүл аавыгаа алдснаар нөхцөл байдал бүх талаараа буруугаар хэрэгдэг. Маш хүнд болж ирж байгаа. Харин бяцхан Jet Li маань сургуульд сурахын хажуугаар хятадын хүүхдүүдийн заавал хамрагдах ёстой зуны сургуультанд хамрагдах ёстой болоод ингэхдээ бие хамгаалах урлагаар уушуугаар хичээлэх болсон гэв. Jet Li эндээ маш авьяастай байсан. Дөнгөж хэдхэн сар хичээлээд л Бээжингийн уушуугийн багт сонгогдож чадсан баг. Түүнийг маш их ирээдүй хүлээж байсан учраас багш нар нь түүнд онцгой анхаарал хандуулдаг байж. Бүр түүнд зориулаад гэрт нь хоол хөргөж өгдөг байсан. Маш ядуу айл байгаа шүү дээ тэднийх. Тэгээд гэртээ идэх хоолгүй учраас протеин уургийг нөхөх гээд тэг бүр албаар тэгж онцгой анхаарал хандуулж байгаа байхгүй. Зүгээр жирийн хүүхдээсэн бол бас ингэж анхаарах нь юу л бол. Тийм шүү дээ. Маш авьяастай учраас тэр их авьяасыг дөрвөн дараа хиймээргүй. Түүнийг 10 настай байхад л томчуудтай өрсөлдүүлдэг болоод манай хүн ч тэднийг зодож эхэлсэн баг. Jet Li багийнхан хамгийн шилдэг нь байсан. Тэмдэж тэдний багийнхан Америк нэгдсэн улсад аялан тоглолт хийгээд хэд хэдэн хотуудаар ч аялсан юм байна. Бүр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Ричард Никсны өмнө үзүүлбэрээ үзүүлсэн баг. Үүгээрч зогсоогүй. Jet Li маань ерөнхийлөгч Никсэнтэй гар бариад хэдэн үг сольж хүртэл амжсан гэнэ. Никсэн түүнээс миний бие хамгаалагч болооч гэж хүсгэд манай хүү ээлдгээр татгалцсан баг. Би том болоод нэг хүнийг биш хятад улсын нэг тэрбум хүнийг хамгаалахыг хүсэж байна гэж хариулсан баг. Ямар хөөрхий. Тийм жоох хүүхдээс ийм хэрсүү хариулт гарсанд тэр хэвд байсан бүх хүмүүс маш их тэгж өхөөрдөж байсан гинэ Jet Li. Нэг хүн түүнийг чи том болоод маш мундаг дипломатч болох юм байна гэж хүртэл магтажсэн баг. Үнэхээр ч тэгмээр санагдаж байгаа үстэй тий. Jet Li тэнд байх хугацаанд бас их сонин содон зүйлс их болж исэн гэнэ. Өрөөндөө найзуудтайгаа зайрмагдвал гоё, бүргэр идэж үзхийн санж гэдэг юм уу ингээд янз янз юм ярьдаг гинэ. Тэнгүүд маргааш өглөөнд хаалгын тогшоол өрөөний үйлчлэгээр яг өмнөх өдөр юу хүсэж исэн тэр бүхнийг ширээ дүрэн аваад ирдэг байсан. Яаж? Энэ үйл явдал хэд идэх болцсон баг. За тэгээд янз янзын таамагуд байгаа шүү дээ. Мэдээж хятадын талаас тэнцээ одоо зочид очиж байгаа учраас өрөө болгонд нь сонсох төхөөрөмж сойрлуулсан баха гэдэг таамаглал хамгийн магадлал өндөртэй. За яг тэгээд жоо хүүхдүүдээс юу сонсов гэж гэтээ имийг аж мэдхэв те. Гэхдээ хүүхдүүдэд энэ азны юм болсон байна. Дуртай юмаа сайхан идээд л байж чиж. Ингээд түүний уушуугийн замнал амжилттай сайхан эхэлж байгаа нэ. Тэрээр 1975-аас 1979 оны хооронд зохиогдсон үндэсний аврах шалгаруулах тэмцээнд
бүгдд нь төрүүлсэн. Өөх. Тэрээр дөнгөж 12 настай байхад түүнтэй өрсөлдөөд ялагдж байсан хүмүүс нь 20 орчим настай хүмүүс байж. Зарим нь бүр 30 40 настай хүмүүс. Тэгэд манай хүүхэд чи 12 настай юм чи маш намхан байгаа шүү дээ. Тэгээд нэг шагналын тавцанд 1-р харинд гараад медаль авахад 2-3 харинд байсан зогсож байгаа хүмүүс нь түүнээс өндөр хിവэрэл байсан гэж байгаа. Тэгээд тийм л намхан хүүхэд тэднийг ялаад байгаа гэсэн үг. Жетли маань хятадын тулааны урлагийн бараг бүх төрлөөр хичээлдэг байсан. Бид кинон дээрээс согтуу нудрах бүргэдийн сарвуу гэх мэт нэрсийг мэдэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэгсэн чинь чинь яг жинхэнэ нэршлүүд нь юм байна. Согтуу нудраагаар хичээлж байгаа хүүхдгээд байж ах нь. Манай Жаки Чан бол хамгийн том төлөөлөгч нь гэж мэдээ. Манай хүн бүгдийг маш мундаг эзэмшсэн гэж байгаа. Тэгсэн яг энэ үед хятадын тулааны урлагийн кино урлагийн суперод Брюс Ли тэнгэр дэвшгэн тэр. Энэ мэдээг сонсоод хятад даяар ууг ашиг болсон. За харин дэлхийд даяар цочирдон хүлээж авч байгаа. Тэдгээр цочиртож ууг ашиг авсан хүмүүсийн дунд Жетли байсан. Мэдээж авиас чадвараараа өөрийн нэр хүндийг болон хятадын тулааны урлагийг дэлхийд гайхуулад байсан Брюс Лигийн тэр том орон зайг нөхөх шаардлага хятад улсад гарч байгаа даа. Ингээд хятадын кино продюсерууд тэр хүний хэрэлд гарсан байна. Хэн нөхөх вэ гэдэг. Гэтэл нэг продюсер Бээжин хотод явж байхад нэг жоохон хүүхэд тэнд томчуудын турсхыг хуулж өгч байна. Царай төрхөнч тун боломжийн дэлгэцэн тохирохоор царай төрхтэй. Тэгээд нөгөө хүү дээр очиад чи том болоод жүжигчин болмоор байна уу гэж асуухад нөгөө хүүгийн нүдэнд гэрэл цацраад би тэгмээр байна гэж яриулсан байна. Тэгтэн за чи жоохон хүлээжээ. Жохон том болоодох гэдэг. Ингээд ямар ч гэсэн тэр хүүг анилчиж байгаа. Ингээд жил болгон тэр хүүг очиж ажигладаг байсан. За царай төрх нь ямар байна? Уушуугийн дар чадвар нь ямар байна? Тулааны урлаг нь гайхамшигтай болж байна уу гэд бүгдийг л ажиглаж байгаа шүү дээ эднэр. Ингээд ямар ч гэсэн Жетлиг сонгож байгаа. Шүтдэг хүнтэйгээ адилхан тулаанд киноны жүжигчин болно гэдэг хүүхэд болгоны мөрөөдөл байсан баг. Ингээд ямар ч гэсэн тэр аз завшаан Жетли тохиолдсон байна. Магад үеийн хүүхдүүдтэйгээ зодтолж исэн бол ингэ тохиохгүйсэн баг. Тийм шүү. Томчуудыг зодоод исэн учраас онцгой харагдсан баг. Ингээд 1981 онд түүнийг 17 настай байхад анхны киноны санал нь ирдэг. Нөгөө продюсер Жетлиг одоо бэлэн болсон гэж үзээд түүнийг Shaolin Temple буюу Shaolin-ийн сүм гэдэг кинонд шууд гол дүрт тоглолтыг. Эндээс харахад Жетли уушуугаар хичээлхэн зэрэгцээ жүжигчний чадварт ч бас суралцж байсан болов уу гэж харагдаад байна. Хэдий зодтолтоод байгаа ч гэсэн таг жүжиглэж чадахгүй бол хэцүү шүү дээ, тийм. Тэгэхээр ямар ч гэсэн хичээл сургалт авч исэн гэж харагдаад байна. Шууд гол дүр сонгогдож байгаа. Энэ киноны зураг авалтын үеэр тэр бидний мэддэг одоо Jet гэдэг нэрийг авсан юм байна. Нэр гэж юу н хочин байна л да. Тэрээр маш хурдтай гинэ. Ерөөсөө бүр маш хурдан цогтөг, маш хурдан хөшгөлдөг, хөдөлгөөн бүр маш хурдан юм байна. Тэгээ тэр хөдөлгөөн хурднаас нь шалтгаалаад Jet буюу одоо онгоцны нэрийг түнд ингэж өгч байгаа юм байна. Тэгэл Jet ямар Jetli гэл ингээл яваад иддэг байсан юм байна л да. Тэгсээр яваад энэ түүний тайзны нэр болж хувирч байгаа юм. За ингээд анхны кино Shaolin-ийн сүм. За энэ сүмийн ламын дүр тоглоод тэр кино нь хятадын хамгийн их амжилт олсон кинонуудын нэг болж чаддаг. Зөвхөн хятад улсад л хэд бараг 500 сая тасалбар борлогдсон. Дээрээс мэдээж дэлхийд даяар маш олон сая хүн үзэж байгаа. Нийт орлого нь 85 сая орчим доллар болсон. Яа, анхны кино. Тийм. Гоё юм аа. Бүр энэ киноноос болж Shaolin-ийн сүмийг үзэх гэж ирсэн жуулчдын тоо хэдэн мянгаараа нэмэгдэжсэн гэж байна. Ингээд Shaolin-ыг дэлхийд дахин нэг удаа таниулж байгаа нь энэ байхгүй. Хараа бүхэл бүтэн ийм гоё урсгал, ийм гоё соёлыг дахиж нэр таниулна гэдэг Жетлигийн хувьд маш том үйл хэрэг хийсэн байгаа тийм ээ. Тийм байна. Хэдийн ихний кинон ийм их амжилт үзүүлсэн ч гэсэн манай хүнд дараагийн киноны саналууд ирсэнгүй. Харин 2 жилийн дараа Shaolin-ийн сүмийн үргэлжлэл анги болох Shaolin-ийн хүүхдүүд гэдэг кинонд түүнийг дахиад дууддаг. Дахиад голдвор. За үүнээс хойш дахиад 2 жилийн дараа 3 дугаар анги болох Shaolin-ийн бие хамгаалах урлаг кинонд дахиад голдвор бүтээдэг. Ерөөсөө эхний 3 кино нь Shaolin-ийн сүмтэй холбоотой. За одоогийн байдлаар бол нэг өв тэгч шиг л яваад байна. Яг тэгж байна. Сүүлийн 2 анги нь эхний ангиа мэдээж гүйцээгүй. Гэхдээ
Гэхдээ энэ кинонууд дэлхийн нийтэд шагууланыг таниулж байгаа. Харин 1-р ангийн зураг авалт дуусны дараа Jet Li-д маш харамсалтай нэгэн зүйл тохиолдсон. Тэрээр дөнгөж 18 настай байхдаа өвдөгний маш хүнд бэртэл аваад дахиж тулааны урлагаар тэмцээн уралдаанд оролцох боломжгүй болчихдөг. Ер нь бол ингээд зодог тайлж байгаа гэсэн үг. Гэхдээ нэг азтай зүйл болсон нь тэрээр Бээжингийн Ушугийн багтаа туслах дасгалжуулагчаар үлдэж чадсан юм байна. Ингээд ямар ч хэсэн тулааны урлагаасаа хүнд ирчихсэнгүй. Jet Li нөгөө дээрх кинонуудад тоглохын зэрэгцээ бие хамгаалах урлагаараа инхүү үргэлжлүүлэн ажиллах болж байгаа. Ингээд жүжигчнэр ч гэсэн суралцсан. Үүний дараа бас нэгэн авиас илэрсэн нь найруулагчийн авиас илэрх шахсан гинэ. 1989 онд тэрээр Born to Defense гэдэг киног найруулад гол дүрдэн ч гэсэн тоглолдог. Гэхдээ энэ кино ойлгохтой амжилт үзүүлж чадсангүй. Түүнийг өнөөг хүртэл тоглосон кинонуудаас нь баг хамгийн муу кинонуудын нэг нь энэ Born to Defense юм байна. Ингээд энэ цагаас хойш найруулах энтер гэсэн балаа бодлоо тэрээр үлдэн хөөсөн гинэ. Айгуу гоё тийм аль биесний царай гаргаж байгаа хэлдэг. Балаа бодлоо хайсан. За. Харин энэ бүтлгүүтлээс 2 жилийн дараа тэрээр 2 жилийн дараа за жүжигчин болоод 9 жилийн дараа л нэг юм Брюс Лигийн араас тулаанд киноны од болон ялцсан тэр кинонд тоглолт юм байна. Энэ киноны нэрийг Once Upon a Time in China буюу Хятадд нэг удаа гэдэг ийм кино байна. Энэ кинод хятад хүмүүсийн дунд домог болон үлдсэн Wang Fei хүн гэдэг энэ бүр нэрийн сонсохоор л бүр ингээд шууд гарч ирээд байгаа байхгүй. Бүр маш их үзсэн юм чи яахан. Энэ киног нь үзчихэл хичээл дээр очил зодтолдог байлаа шүү дээ. Би Wang Fei хүн байна гэлтэй. За ийм хүний дүрийг бүтээсэн байна. Бүр сэтгэл бүр үнэхээр өгөлтчихжээ. Айгуу дотн ойрхон санагдаж байна нэрээ тий. Jackie Chan. Би тий хятад хүний нэр мөр ерөөсөө цээжилж чаддаг байхгүй. Би хятад тий үг мөг бол хэлнэ гэж байхгүй шүү дээ. Энэ нэрийг сонсонгод яалтчгүй цаанаас Хуан Жуг гэдэг шиг л шууд орж ирж байгаа байхгүй. За энэ кино маш их амжилттай болсон. Ерөөсөө хятадын ер нь тулаанд кинонуудын хамгийн шилдэгүүдийн нэг гэж тооцогдож байна. Ингээд маш их амжилт агуулсан учраас дараагийн ангиуд ч гэсэн ерөөсөө 1 жилийн дараа гарч байгаа юм. 1992 онд 2-3 дугаар ангинд бараг зэрэг шахуу нээлттэй хийдэг. Өгөн жилийн дараа хийдэг шүү дээ, тий. Баймарсан. Тий. Шууд ингээд нийцсэн байна. Маш ярьж исэн бол та. Энэ 92 онд тэрээр 4 кино төсөлд оролцсон. Одоо харин тэрээр энэ Once Upon a Time in China гэдэг киноны хачаар дэлхийн хэмжээний од болчихсон байна. Энийг ер нь дэлхийд даяараа үзсэн юм шиг байл. За хоёлаа ивент итгэгчийн дараа өргөлжлүүлээ. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээй Unitel дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Unitel маань хэрэглэгч олон нийтийн дижитал мэдлэгийг нэмэгдүүлж цахим орчинд үүсэж байгаа нэрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой үлгэртэл байдаг одоо нэртэй нөлөөллийн компанид ажлыг хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр ойр хавьд чинь одоо цахим одоо лойвэрт өртсөн одоо холихтуулсан тийм хүмүүс бол мэдээж байж байгаа. Тэгэхээр бид бол үлгэртэл байдаг гэдгийг одоо ойлгомоор байна. Тэгэхээр одоо бидний сайн мэддэг хүн болгоны мэддэг үлгэрийн түүхүүдээр дамжуулаад энэ ойлголтыг бас өгөх гээд Unitel маань ажиллаж байгаамаа. Тэгэхээр одоо нөгөө мөнгөө өсгөө даваарай, хялбар аргаар мөнгөтэй болоорой гэх мэтээр ийм юмд одоо итгэлгүйгээр сайн ягталж үзэж явах хэрэгтэй. Хөлсөвчөө зарцуулж олсон мөнгөө одоо зүгээр нэг дэлгэсний цаан сууж байгаа лөөрчөнд лөөрдүүлж болохгүй. Тэгэхээр манайхан аюун ягт байгаарай гэж бас сануулж байгаа. Тэгэд ер нь бас Unitel нийгмийн хариуцлагын өрөөнд дандаа ийм гоё аянуудыг өрнүүлдэг. Маш их баярлалдаг шүү. Нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За ингээд энэ киноноос хойш Хятадд ямар л том тулаанд кино хийгдэн тэр болгонд л Jet Li-гийн нэр хамт явуулсан. Нэг бол яригдана, нэг бол очоо тоглолцсон байна. 93-аас 94 онд Jet Li 8 кино төсөлд оролцсон. 93-аас 94 онд. Бужиг нь болж байгаа. Тийм байна. Үзэгчид түүнийг хүсэж байна гэсэн үг юм. Тэр кинонд Jet Li тоглох юм бол ашиг орлого нь олох нь гарцаагүй гэсэн үг болж байна. Үнэхээр ч түүний тоглосон кинонууд маш их ашиг олж ирсэн. Харин гол дүр тоглоод байгаа манай хүн маш бага цалин авсан хэвээрээ байсан гинэ. Хэрв энэ Хонконгийн кино ертөнц Холливуудын зарчмаар ажилладаг байсан бол Jet Li одоо өөрөө хувийн жеттэй болцсон байх хэвээр. Хувийн онгоцтой. Тийм ээ. Тий.
Гэтэл тэрээр бараг л ядуу амьдарч байж. Хонконгийн кино ертөнц тентхийн мафиотын хяналтанд байдаг учраас энэ цалинг эсэргүүцэх тэм зоригтон гарч чаддгүй юм байна. За чи тоглоул, тоглохгүй бол ямар нэгэн арга хэмжээ авна гэдэг юм уу те. Ямар нэгэн тийм босромог юм л болдог байх юм шүү дээ. Дарамт байна тий. Ямар ч муухай. Тий. Ингээд заавал мафиоттой хамтарч ажиллах шаардлага тулгардаг. Энд житлээ маш дургүй байж. Тиймдээч тэрээр Брюс Ли, Жаки Чан ах нарынхаа дайдлаар Холливуд руу гарахыг хүсэж байсан. Тэгээд бүр төлөөлөгч хөлсөлж аваад одоо байгаа гэрээг нь ямар нэгэн аргаар цуцлаад өөрийг нь баруун гаргах ажиллагаагаа эхлүүлж байгаа юм байна. 1994 онд тэрээр нэгэн эрсдэлтэй алхам хийсэн нь Брюс Лигийн өмнө нь тоглож байсан Fist of Fury гэдэг киноны шинэ хөлбөртөнд тоглохыг зөвшөөрчдөг. Домогт жүжигчний хамгийн алдартай кинонуудын нэгийг дахин хийх гэж байхад тэнд очиж тоглоно гэдэг бол бараг л амин орлоготой адилхан зүйл. Хэрвээ тэр кино бүтлгүүтэх юм бол Арчигдана л гэсэн үг юм. яг тийм. Энэ нөгөө нэг Брюс Лиг дуурах гэж чадаагүй нөхөр гээл тэгэл байхгүй бол. Магад Джет Ли барууш зорчих нөгөө нэг хүсэлтэд автаад энэ кино тоглохыг зөвшөөрсөн байж мэдэх юм. Маш их эрсдэл хүлээж байгаа. Харин азар нэг Fist of Fury-гийн үргэлжлэл биш шинээр хийгдэж байгаа анги болох Fist of Legend гэд энэ хувилбар нь маш их амжилтыг дагуулждаг. Энэ кино урлагийн түүхэнд хамгийн шилдэг тулааны урлагийн кинонуудын нэгт бас тооцдог юм л. Манай хүн үнэхээр алддаг л та юм дээр. 1995 онд Jet Li High Risk гэдэг кинонд тоглохыг зөвшөөрсөн нь түүний замналын хамгийн буруу шийдвэрүүдийн нэг болсон юм. Уг нь кино давгүй амжилттай. Гэхдээ түүний бүтээсэн дүр нь домогт Jackie Chan-ыг шоглосон дүр байсныг манай хүн тухайн үед мэдээгүй юм. Энэ киноны найруулагч Wong Jing гэдэг хүн өмнө нь Jackie-тай City Hunter гэдэг кинонд тоглоод тэр хамтрал нь ер нь үл ойлголцлоор төгссөн юм байна л да. Тэгэнгүүтээ үүндээ үс сансан нөгөө найруулагч чинь Jackie-г шоглосон тэм кино зохиол биччихдэг байхгүй. Тэгээд тэрэндээ Jet Li-г урьдсан чинь Jet Li манай одоо зүгээр л нэг кино юм байна гэж тохиолдсон. Гэтэл ийм шоглосон тэнэг кино байсныг бүр сүлд болж мэдээд тэг өөрөөсөө маш их ичсэн гэж. Тэгэд олон нийтийн сүлжээгээр Jackie Chan-аас уучлал гуйдаг. Үнэхээр тэнэг юм да хийсэн байна гэд. Мэдээж ийм тэнийг мэдсэн бол юу гэж зөвшөөрөх вэ тийм ээ? Тийм ямар сайн уран бүтээлээр өшөө авдаг. Харин тийм. Тэгэд өшөө авч кино хийсэн үү тэр найруулагч зориулаад. Jackie Chan дэлхийн од болсон юу энэ Wonjing гэдэг. Шасаргүй. Энэ өргөлдсөж энэ нөхрийн ялтар нэрийг өргөх хэрэггүй шүү дээ. Бас тийм. За ингээд High Risk-ийн дараа түүний амьдралд нэгэн айц дагуулсан зүйл болж байна. Нөгөө хөлсөлж авсан төлөөлөгч нь учир битүүлэх шалтгаанаар амь алдчихсан тэр. Хорлогдсон байдаг. Ингээд Хонконгд үргэлжлүүлэн ажиллахаас одоо нэг хэсэгтээ ажиллахаас өөр арга байсангүй. Гэхдээ зугтах хүсэл нь улам илүү төрж байгаа. 98 онд түүнд өөрийн мөрөөдөл болсон 98 он хүртэл манай өмнөд Хонконгд кино тоглосон байх нь шүү дээ. Тийм байна. За өөрийн мөрөөдөл болсон Холливуудын кинонд тоглох боломж анх удаага олддог. Lethal Weapon гэдэг кино байдаг байхгүй. Тэний Mel Gibson-ы нөгөө нэг гарч ийн юм блэ. Бас нэг хар хүн байгаа. Бас нэг домогт гоё жүжигч л те. Нэр нь марчлаа. Danny Glover байхгүй. За. Энэ хоёрын тоглосон Lethal Weapon-ы 4-р ангины 1 2 3 4 үтч маш амжилттай төсөл байхгүй. Тийм байна. Тэгэд энэний 4-р ангид эсрэг талын дүр хэрэгтэй болсон. Уг нь энэ кинонд Jackie Chan-ыг урьсан боловч цаадахч нөгөө нэг эсрэг талын дүр тоглохгүй гэдэг дүрмтэй шүү дээ. Тэгэд татгалцчихдаг. Тэгэхээр нь Jet Li-г энэ кинонд дуудсан баг. Урайлгын зөвшөөрсөн. Аргагүй шүү дээ энэ чинь. Тийшээ гарахын төс болж байгаа юм чи тийм. Гэтэ энэ Холливуд руу гарахтай гол юм шиг. Нөгөө нэг тэр мафиатаас олдох гэдэг гадаал учир нь байгаа юм шүү. Гэхдээ түүний авьяас өөрөө түүнийг Холливудд авчиж байгаа. Ашгүй нэг Холливудаас урилга авчлаа. Одоо очиад далаад өгнө. Зөндөө олон кинонд тоглоно гэж бодоод. Маш гоё сэтгэлдэлтэй очсон чинь байдал эсрэгээр байсан. Ажил болоход маш хүнд байсан. Яг Lethal Weapon дээр очиод тоглолцож байгаа юм л да. Дараагийн төслүүд маш хэцүү байсан. Жижигхэн Аз залуу тэнд зодтолтоо л идэг. Ядж яхад англи хэл байдаг. Англиар сайн ярьж чадахгүй. Тэр нь мууч ярьж чадахгүй.
хүнд байсан. Ингээд Lethal Weapon дээр тоглож байгаа шүү дээ. Тэгээд продюсерууд манай хүнийг харчаад уг нь их гоё юу юм. Төрх өстой гоё. Яг бидний бодож ирсэн тэр төрх мөн байна. Даанч хэлийг яах вэ гэж бодож хаад зохиолоо өөрчлөөд нөгөө эсрэг талын дүрийг нэг үг гэлтгүү болгоод хувирчихдаг. Тэгсэн чинь тэр нь бүр зохиод бүр гоё болчихдог байхгүй. Эсрэг талын тэр мундаг гар чинь олон юм шилжгнаа чалчаад байвал чинь их сүр хүчээ алдчих шүү дээ. Тийм байна. Нэг юм ярихгүй байжгаад хүн амтаа алаад байвал тэр чинь бас сүртэй тийм. Муухай юм шиг байна. За ингээд нэг асуудлаа энэ продюсер руу шийдэж байгаа. Гэтэл дахиад нэг асуудал гарсан нь Jet Li-гийн хитрхи хурдан хөдөлгөөн байсан. Камерууд түүний хөдөлгөөнийг бичиж байгаа. Ер нь гүйцэхгүй байсан гинэ. Хүү сая юу болоод өнгөрч вэ гэдэг. Юу ч ялитын цохиод авцсан байдаг. Тэгээ найруулагч бүр манай хүнийг хөдөлгөөнөө жоохон удаашруулад өгөөч гэж зөндөө олонгойсэн гэдэг. Одоо биш үү энэ киног үзэх юм бол маш хурдан хөдлөөд маш хурдан зодож байгаа. Дашруулж чаад байгаа. Тийм яг тийм байна. Вау, гоё юм бэ. Амар хурдан байгаа юм чи. За ингээд энэ кино маань 285 сая долларын ашиг болдог. 4-р анги ийм том ашиг болно гэж юу гэсэн ч вэ. Тэгэхээр энэ төслөөр маш мундаг төсөл байсан байна. Jet Li энэ дүрээр MTV Movie Awards-ын шилдэг эсрэг талын дүрд нэр дэвшижсэн. Тэгэхээр MTV-д хэн дэвшдэг вэ гэвэл дандаа алдартай гоё дүрүүд дэвшдэг. Ингээд энд дэвшнэ гэдэг түүний хувьд Америкт од боллоо л гэсэн үг юм. Үнэхээр зөвүүн дүр бүтээсэн учраас Америкчууд түнд дуртай байсан. Ингээд дараагийн Холливуудын киноны саналж ирдэг. Энэ удаа тэрээр гол дүр тоглоно. Romeo Must Die гэдэг кинонд тэрээр тухайн үедээ л маш их алдарт гарч ирсэн дуучин Ella-тай хамтарч тоглодог. Энэ кино ашиг орлогын хувьд тун давгүй байсан боловч шүүмжлэгчид бас зарим үзэгчид энэ киног газар дор болтол нь молдог. Ялангуяа тэр баг нисээд байгааг нь маш их шүүмжилсэн. Энд чинь нэг тийм утас уучаал ингээд үсрээл агаар тэр бууж өгөхгүй ингээд 7-8 өшгөлөөл байж идэг байхгүй юу? Тэр нөгөө нэг яг Jet Li-г үзэж датсан хүмүүст маш тэнэг санагдчихсэн. Датааг хүмүүст үү? Датсан хүмүүст нь. За. Яа тэгэхээр Jet Li чинь яг гоё жинхнээс ингээд зодтолж байгаа шүү дээ. Тийм хэлдэг фантаз байхгүйгээр. Тэгэхээр чи фантаз нэмээд тийм чинь агаард ингээд эргэлдээл байж идэг хүн гэж юу байх вэ? Зөв. Тэрэнд нь маш их дургу хуржсэн гэж. За мөн киноны дууг нь ч гэсэн бүгдийг шүүмжилсэн. Тэгээ Ella ч гэсэн өөрөө дуугаад болдгийн. Тэр ийм ч гэсэн шүүмжилсэн. Энэ кинонд ерөөс тохирохгүй дуу байна. Зодон дээр хип хоп дуу тавилаа энэ төр гэдэг. Тухайн үедээ шинхэн л юм байсан л та. Одоо бол тэгээд дуртайгаа тавьдаг л болсон л та. Гэхдээ л маш их хил ам гарцсан учраас Jet Li-гийн нэрүнд олон хүмүүсэд байгаа юм. Ер нь тийм хандлагатай байдаг шүү дээ. За харин дараа жил нь Kiss of the Dragon гэдэг кино нээлттэй хэлээ. Энэ кинон дээр тэрээр гол дүрд тоглохоос гадна өөрөө зохиолыг нь бичсэн. Өмнө нь найруулагчаар ажиллаж үзээд бүтлгүүдж байсан хүн одоо дахиад зохиолчоор ажиллаж үзэж байгаа. Тэгэхдээ бас их азтай. Анхны зохиолоор Холливуудд кино хийнэ гэдэг бол маш мундаг байна гэсэн үг шүү дээ. Өмнөх киног нь бодох юм бол энэ удаа үзэгчид ам сайтай байсан. Илтгэв тусгай эффект ашиглаагүй. Бүх зүйл нь бодит юм шиг болсон. Зодооны хөдөлгөөнүүд маш мундаг байлаа гэж магтажсэн байна. Гэтэл нэг зодооны бүх зүйл бодит байна гэсэн шүү дээ. Тэр нь бас худал байсан гинэ. Энэ киноны тулаантай хэсгүүдийг бүгдийг баг зэрэг удаашруулсан юм байна. Камер тэнд юу болоод байгааг ерөөс ойлгохгүйсэн. Sonic шиг л юм байсан байна л дээрээс. Найруулагч хараг өцгөөсөн гэж. За энэ кинонд дээрх аюултай үзэгдлийг Jet Li бүгдийг нь өөрөө хийгээд яг л Хятадд яаж ажилладаг байсан. Яг тэр арга барилаараа ажилласан байна. Энэ кинонд өөрөө продюсераар ажилласан учраас бас бүх эрх чөлөөнд нээлттэй байсан байна. Тулааны хэсгүүдэд үзэгчд дуртай байсан. Харин киноны утга санааны хувьд нэг их онц зүйл байхгүй. Jet Li магадгүй өөрийнхөө үндсэн чадвар болох тулааны чадварыг төлхөө харуулахыг зорьсон учраас тэр нэг плот энэ төр нэг хамааргүй байсан байна. Зүгээр л ямар ч гэсэн би ийм хүн юм шүү гэдгийг Америкчуудад харуулахыг зорьсон болов. Тэр нь ч амжилттай болсон байна. Гэтэл энэ онд буюу 2001 онд түүний тоглосон The One гэдэг кино нээлттэй хийдэг.
Энэ Kiss of the Dragon дээр цаадах чинь нэг олон юм ашиглаагүй шүү дээ. Тусгай эффект ашиглаагүй шүү дээ. Тэгсэн чинь The One гэдэг кино бүр утгыг алт болсон. Хэвээ бүр бүх зодооны хэсгүүд баг бүгдээрээ CGI-тэй. Тусгай эффект ашиглаад бүр энэ киног юм битгий үзэр. Уг нь Jason Statham энэ төргээд яг тухайд одоо болж дөнгөж од болж ирсэн л та. Одоо бол том од болцсон. Ийм хүмүүстэй хамтарч тоглосон ч гэсэн ястаа бүр тэнэг кино. Тэст уучлаарай тэнэг гэлжлээ. Тэгээд угсаа өөртөө байгаа чадварыг тэгээ ичгаар нэг худлаа олчих юм тий. Харин тийм. Энэ кинод юу Jet Li гэдэг хүн байхгүйсэн байхгүй. Зүгээр л Jet Li-ийн царай л байгаад гэдэг. Тэгээд бус нь бүгд худлаа. Гэтэ яг шин содон байсан уу гэвэл тийм байсан. Одоо яг тийм зүйл үзэх дуртай хүмүүст бол гоё кино байсан. Тэгээд тэр ч утгаараа энэ кино $70 сая ашиг болдог. Борлого болдог. Харин энэний дараа түнд 2002 онд алдарт Matrix киноноос санал ирдэг. Одоо бидний мэдхээр хэрв энд тоглосон бол түүний хувьд ийм мундаг кино тоглосон азтай нэгэн болж хувирах байсан. Гэхдээ тэрээр энэ кино тоглохоос татгалцдаг. Түүний тоглохын дүр нь дэлгэцэнд гарах цаг хомс. За мөн Jet Li-г бүрэн илэрхийлж чадахгүй байна гэдэг шалтгаан хэлдэг. Харин өөр нэг за баг үндсэн ч гэж болох нэг шалтгаан байсан нь түүний хятадаас алдарт найруулагч Жан Йиму дууддаг байхгүй. За нөгөө дандаа дуртагтаад байдаг найруулагч манд дуудчихлаа. Тий, хиний Гонлигийн нөхөр шүү дээ. Ингээд Jet Li маань эх орондоо эргэж очиод The Hero гэдэг нэртэй маш мундаг кинонд гол дүр бүтээдэг. Энэ киног нь мэдгүй хүн ховор. Хятадын бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэг. Ер нь энэгээр нэг тусгай дугаар хийх юм шүү. Тийм учраас хоёлаа нэг их зүйл ярихгүй. За ямар ч байсан Хятад хийгдсэн хамгийн өндөр өртөгтэй киногоор энэ кино шалгарч байгаа. 2002 онд шүү дээ. За 2002 онд Хятад нээлттэй хийгээд маш их алдар нэрийг дагуулсан боловч Америкт нэг тийм боломж гарахгүй байсан гин. Тэгсэн энэ дээр Quentin Tarantino гол дүр болж орж ирдэг. Quentin чинь ийм тулаантай хятадын кинонууд маш дуртай байхгүй. Дэлхийн бүх киног үзсэн хүн гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэр хятадын тулаантай кинонууд маш дуртай учраас яг энэ ийм гоё киног яагаад гаргахгүй байгаа юм бэ гэд өөрөө лобби хийж эхэлсэн байна. Тэгэд Miramax-ыг ятгах чадсанаар энэ The Hero гэдэг киног 2 жилийн дараа буюу 2004 онд Америкт нээлттэй хийдэг. За бүр нөгөө төслөөсөө татгалцсан нь ч болж болоо авчлаа тий. Тий. За Америкт нээлттэй хийгээд л бокс офисыг 2-7 хоногийн турш тэргүүлсэн байна. Энд чинь Америкт хүмүүс аль хэдийн ямар нэг аргаар болоод үзсэн байгаа шүү дээ. Яг кинонд орохтой хүмүүс бол хэрвээ тэр хүмүүс үзээгүй 2002 онд шууд нээлттэй хийсэн бол энэ зүгээр рекорд хэвтэх байсан байхгүй. Яг нэ хятад киноны хувьд. Тэгэж тэр 2 жилийн хугацаанд үзсэн л байгаа. Тий. За ингээд маш их ашиг болсноос гадна Оскарын наадмаас шилдэг галдаад хил дээрх кино төрөлд нэр дэвшдэг. Ингээд ер нь л дэлхийн түүхэнд хамгийн шилдэг толонтой кинонуудын нэг. Яг бүр яг харахгүй тооцогдно. Киноны утга санаа, хийц, өгүүлэмж бүгд төгс болсон. Хоёлаа нэг Roger Ebert гэдэг нэг шүүмжлэгчийг ярьдаг штэ. За тийм. Bruce Willis-ийг бүр байхгүй болгоод байдаг ер нь л. Ер нь бүх хүнийг байхгүй болгодог тийм. За энэ шүүмжлэгч маань манай энэ киног маш их магтдаг. Тулаанд хэсгүүд бүгдээрээ яг уран зохиол шиг, балет шиг үзэсгэлэн төгөлдөр байлаа гэж хэлдэг. Үнэхээр яг тэр бол үнэн. Энд хий дими хоосон зодтолтод нэг инээ хороогоод байгаа юм байхгүй. Тулааны хэсгийн үйл хөдлөл бүр цаанаа утга санаатай юм шиг. Нэг зүйлийг өгүүлээд байгаа мэт. Тэгээд тулаанаас гоо сайхныг мэдэрдэг байхгүй. Яг тэр тулааны хэсгүүдийг нэг харах юм бол үнэхээр гоё ялдаг. Тулаанаас гоо сайхан мэдэрнэ ямар юм бэ? Харин балет шиг энэ төр гэдэг тайлбар дээр гайхаж байна. Үгүй нэрээ тийм байна. Төгс тэр цэвэрхэн гоё хийж байгаа юм тэгж харагдах бүр үзмээр санагдав. Харин тэгээд тэр чинь хөгжим энэ төр нь яг тулааны хэсэг тэр бүр яг ингээд зодтолтоод байгаа хэрнээ тэр хоёр хүн ярилцаад байгаа байхгүй. Амар гоё. За бас жүжигчдийн жүжиглэлтийг магтахгүй байх аргагүй. Ялангуяа Jet Li. Манай хүн энэ кинод өөрийгөө хинбэ гэдгээ бүрэн харуулсан. Би зөвхөн зодтолтоод идэх хүн биш. Би бас нүүр царайны хувирлаараа жүжиглэж чаддаг юм шүү гэдгийг харуулж байгаа. Хамгийн шилдэг жүжиглэлт нь баг энэ кино байсан болов. Jet Li зохиолоо замг дүрээ маш сайн мэдрээд, маш сайн судлаад тэр нэргүй баатрын дүрийг
төгс гаргадаг. За хоёлаа ивент тэтгэгчтэй танилцсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өрх бүрэн хэрэглээ уяг гурил дэмжиж ажиллаж байгаа. За тэгэхээр манайхан бол мэдэндээ за зөвхөн бүхэл бүрийн гурил үйлдвэрлэхэд тусгаалan зориулсан Америк технологиг Монголд нутагшуулаад амжилттай нэвтрүүлээд хэрэглэгчдэд уяг гурилынхаа маань хүргэж байгаа. За уяг бүхэл бүрийн гурил нь Улаанбуудаг халистай нь бүхлээр нь тэрэмдэн гаргаж авдаг болохоор шимт ижилээ бүрэн хадгалсан байдаг байгалийн хамгийн үнцэнтэй гурил юм аа. За ялангуяа одоо хүний биеийн бодисын солилцоог дэмждэг эслэг нь Улаанбуудаа халисанд нь маш ихээр агуулгаддаг учраас давуу талтай юм шүү. За эрүүл мэндэд яаж нөлөөлөх ач тустай байна вэ гэхээр мэдээж нөгөө хотоод гидсний үйл ажиллагааг дэмжин бүдүүн гидсний эрүүл мэндийг сайжруулна, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд туслана. За одоо жингийн илүүдлээс сэргийлнэ, багасгана. За цусны эргэлтийг дэмжин бодисын солилцоог идэвхжүүлнэ гэсэн ийм олон давуу талуудтай. Тэжээлийн үед бол одоо бүхэл бүрийн гурилтай юу ярих вэ? Эрдэсийн агуулмж мэдээж өндөр байгаа. За маш олон төрлийн витаминууд байгаа. B1, B2, B6 гэдэг ерөөсөн маш олон витамин байгаа. Дээрэс нь байгалийн гаралтай, шимт ижил ихтэй шүү. За Монгол улсын бол 21 аймгийн бүх томоохон цаг худалдааны төв сүлжээ дэлгүүрүүд за Улаанбаатар хот 9 дүүргийн цаг худалдааны төв болон сүлжээ дэлгүүрээр худалдаалагдаж байгаа. Тэгэхээр манайхан бас цагаан будаа гурил хэрэглэхээс гадна бас юм бүхэл бүрийн будаа гурилыг одоо 7 хоногт хоолныхоо гэрийнхаа менюнд оруулаад бүхэл бүрийн гурилыг одоо хэрэгжилж занших хүүхдүүдэд хэдүүл сурах хэрэгтэй юм шүү. За тэгээд уяг дундуур зураас гурилцэг юм байна гэд вебсайтаар нь холбогдоод илүү мэдээлэл авч болно. Нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаад баярлалаа. Би нэг ингэчмээр байна. Ер нь нэг шинэ бүтээгдэхүүн гардаг ч юм уу те. Шинэ бүтээгдэхүүн олж мэдхээр энэ хэрэглээд үзчихдэг штэ. Үгийг ер нь хэрэглээд үзчихээрэй. Яг Америк технологи учраас тэр чинь шал өөр байгаа штэ. Ямар ч хэрэглээд яг ямар шүү юм бэ гэдгийг эхлээд мэдэрсэн дээр байна. Тийм тий. Би одоо яг үеиг байсан уу юуг нь мэдэхгүй. Ямар ч гэсэн би нэг бүхэл бүрийн гурил айгу хэрэглэдэг байхгүй юу. За яг хошор мошор хийхэд ингээд чимэхэд жоохоо хэцүү л байдаг нөө яг цагаан гурил шигээ гой барьцалтахгүй байгаа юм шиг. Тэгтээ идэхэд нэр үнэхээр гоё. Жин нэмэхээс сэргэлнэ гэстэй. Тийм ер нь бол бодисын солилцоод айгу сайн штэ. Зан дадлаа авчих юм. За энийг чиний төлөө энэ хэсгийг хасаарай. За баярлаа. За баярлаа. За ингээд дараа жил нь Jetli маань буцаад Hollywood дээр гэж ирээд домогт DMX-тэй хамтраад Cradle to the Grave гэдэг кинонд тоглолдог. За үзэгчид ер нь Jetli DMX гэдэг хүмүүсийг харах гэж л театрт очсон болов. За 50 сая гаруй долларын ашиг олсон боловч кино үнэндээ битгий үзээрэй гэдэг хөдөлтөй. Харин энэ киноноос хойш 2 жилийн дараа гарсан Unleashed гэдэг кино манай хүний англи хэл дээрх хамгийн мундаг кино гэж тооцогддог юм байна. Найруулагч зохиолч Luc Besson энэ киноны зохиолыг яг Jetli зориулаад бичсэн юм байна. Энэ ч утгаараа Jetli-гийн хувьд бараг анх удаага англи хэлтэй кинонд өөрийн жүжиглэлтийн ур чадвараа харуулсан гэж хэлж болно. Энэ кинонд тэрээр Бурхны дуу хоолой Morgan Freeman-тай хамтарч тоглолдог. За Jetli маань Хятадын Хонконгийн тулааны киноноос өөрийн замлаа эхэлсэн шүү дээ. 5 гизэгтэй шаахан өмсөн тэр дүрээрээ од болсон. Харин ийм төрлийн кинонд тоглоагүй маш удасны эцэст 2006 онд тэрээр Хонконгд эргэж очиод Fearless гэдэг кинонд тоглосон юм байна. Яг л нөгөө бидний үзэж татсан тэр Jetli эргэн ирж фэнүүдээ баярлуулж байгаа. Ийм төрлийн кинонууд их гоё байдаг шүү дээ тий. Яг нэг зодооны хэсэг энэ бодит ер нь тийм үзэхэд цаанаа л нэг өөр тий. Хоёр Америкаар зодтолцсноос хоёр Аз Jackie Chan Jetli хоёр зодтолж байвал үнэхээр гоё эвсэлтэй тийм үзэсгэлэнтэй харагддаг шүү дээ. Ястаа нөгөө бүжиг шиг. Fearless-ийн зодооны эсгүүт ч гэсэн яг тийм байж одоо яг тэр киног санаад исэн хүмүүстэй маш том бэлэг барьж байгаа. Ер нь түүний кинонуудыг харах юм бол Hollywood гэхээс илүү Хятадын кинонууд нь маш сайн болдог. Тэр кинонуудаараа маш их нэр хүнд олж авсан. Холливуудын кинонууд нь хоорондоо нэг л адилхан зүгээр л түүнийг зодтолдуулаад л байгаа мэт. Харин Хятадын Хонконгийн кинонуудын хувьд жүжиглэлт нь ч мундаг, мөн зодооны хэсгүүд нь ч гэсэн Холливуудынхаас хамаагүй илүү байна. Үүнийг ч нотолж байгаа мэт. 2007 онд түүний тоглосон 2 кино төсөл нээлттэй хийдэг. Нэг нь Хятадынх, нөгөөд нь Холливуудынх. Хятадынхын The Warlords гэдэг бол Холливуудын War гэдэг байна. Хоёулаа дайнтай холбоотой. Дайн гэдэг нэртэй тийм. Ер нь энэ хоёр киног харьцуулах юм бол тэр нь харьцуулах шаардлага байхгүй. War бол маш муу кино болсон. Харин тэр Warlord гэдэг кино нь бол маш мундаг кино болсон. Хятадд хийгдсэн. Тий. Бүн кино бүр шимтэн үзэх хэрэгтэй.
Тэн дээр Жетлигийн тэр царайны хувирлал энэ жүжиглэлт маш мундаг байдаг байхгүй. 2000-ад оны ихээр дэлхийн кино ертөнцид нэгэн маш таатай мэдээ цацагдж эхэлсэн гэнэ. Хятадын тулааны урлагийн мундгууд болох Жаки Чан, Жетли хоёр хамтран кинонд тоглох гэж байна гэдэг мэдээ энэ үед цацагдсан. Тэгээ энэ кино нь 2002 онд нээлттэй хийн гээд тов нь гарцсан. Ер нь ингээл кинод хорхоод хүн болгон энэ киног тэсэн ядан хүлээж ирсэн. Гэхдээ энэ төсөл хийгдэггүй. Таг чиг та үзэгчд хүлээсээр, фэнүүд нь хүлээсээр. Нөгөө чинь тусдаа кино хийгээл гаргаал байдаг. Тэр нөгөө кинонд байдаггүй. Ингээд удаан хүлээсний эцэст 2008 онд тэдний хамтралыг кино сонирхогчид эцэст нэгэн үзэж чаддаг. The Forbidden Kingdom гэдэг нэртэй энэ киног Бээжингийн Олимпийн наадмын сурталчилгааны ажилч гэж хэлдэг. Харин кино сонирхогчдын хувьд энэ кино юуны сурталчилгаа, юунд зориулсан байханд огт бодли байгаагүй. Энэ хоёр хүн нэг кинонд гарч ирээд хоорондоо гар зөрүүлж байна гэдэг бол ерөөсөн кинонд хорхоотой хүмүүсийн тэнд аз жаргал байлаа шүү дээ. Бид бүр ингэж яа шгүүдээ гэж батсан байхгүй. Энэ киноны зураг болт маш амар байсан гэдэг. Үнэхээр амар байсан гэдэг. Нөгөө хоёр чинь хоорондоо зодтолдог хэсгүүд нь шүү дээ. Энэ хэсгүүдээ бараг л эхний зураг авалтаар л төгс хийгээд байж. Жаки бүр ийм гоё байж болдго юм уу гэж гайхаж байсан. Бүр баяртай байсан. Яг л бүжиглж байгаа юм байт. Би бинээ маш сайн ойлгоод бүх зүйл ёстой амархан байсан гэж Жаки сүлд дурсан байдаг. Энэ ч яг л адилхан арга барилтай хүмүүс шүү дээ. Тэгээд энэ хүн ийм хүсэж байгаа би тэгвэл энийг нөгнө гэдгээ яг мэдээд бүр би нэг маш сайн ойлгоод байгаа учраас үнэхээр амар байсан баг. Жетлигийн Холливуудын кинонуудаас хамгийн сайн нь энэ кино байсан болов. Мэдээж хажууд нь Жаки Чан байгаа юм ч тийм сайн байхаас бүр ямар ч гарц байхгүй. Ер нь энэ киноноос хойш түүнийг тоглосон кино төслүүд гээд нэг яриад их юм байхгүй. Сүүлд тэр Сталлоне, Арнольд Шварценеггер, Брюс Уиллис, Микки Рурк гэдэг нэг баахан нэг тулааны одуудтай хамтраад Expendables гэх нэг төсөлд оролцдог. Яг энэ хүмүүс эднэрийг харахад дуртай байсан байхгүй. Баахан нэг тулааны урлагийн хүмүүс байж байгаа чинь Долф Лундгрен энэ төр ингээд баахан хүн алаал байж хахад хүмүүс тэрийг харах дуртай байсан байхгүй. Гэхдээ энэ кинонд Жетлиг өөрч оролцуулсан нь бидний хувьд үнэхээр гоё байсан. Ашгуудыг яаж Жетлиг дутчих вэ? За бас Мумигийн 3 дугаар ангид эзэн хааны дүрийг бүтээдэг. Яг энэ кино үзэхэд дайггүй. Гэхдээ эхний хоёр анги хэрхэвч гүцэхгүй. Эхний хоёр ангийнх нь бүр фэнүүд гээд бүр ингэ айран байж байгаа шүү дээ. Тэдний хувьд энэ 3 дугаар анги нь үнэхээр муу болсон. Гэхдээ энэ кино Жетлигийн тоглосон хамгийн өндөр орлоготой кино болж чадсан юм байна. $405 сая орлого болсон байна. За харин 2010 онд тэрээр эх орондоо эргэж очиад Ocean Heaven гэдэг нэртэй кино тоглолдог. Энэ киног бол би үнэ хэлэхэд үзээгүй юм билэ. За уг нь Жетли чинь тулаанд киноны хот шүү дээ. Харин Ocean Heaven болохоор таг драм байхгүй. Тэгэхээр яг өөрийнхөө жүжигчний ур чадварыг энэ дээр харуулсан болов. Ямар ч үзэх хэрэгтэй. За 10 онд энэ кино гарсан бол 13 онд Жетли бамба булчирхан өвчнөр шаналж байгаагаа олон нийтэд мэдэгддэг. Гэтэл яг энэ үеэр түүний нэг зураг олон нийтийн сүлжээнд дэлгэгдчихдэг байхгүй. Тэр зурган дээр Жетли маш их хөгшөрсөн харагддаг. Бараг 30-40 насаар хөгшөрсөн юм шиг. Дэлхийд даяар фэнүүд нь хайртай жүжигчтэй хүн дээр өвдсөн байна гэж санаа зовж эхэлдэг. Бөөн шууган болсон шүү дээ энэ зургийг хараад. Гэхдээ энэ цоо ярианы дараа Жетли болон түүний төлөөлөгч мэдээлэл хийгээд түүний биеийн байдал, миний биеийн байдал сайн байгаа. Тэр зураг зүгээр л өнцөг гэрэлтүүлэх нь ингээд таарсан юм байлгүй дээ гэж тайлбар хийсэн байна. Гэхдээ л фэнүүд нь тэр тайлбарт нь итгэж өгөхгүй байсан. Харин дараагийн кинон дээр нь Жетлиг харж нэг юм за зүгээр байгаа юм байна гэж нэг юм тайвширсан. 3 жилийн дараа энэ кино гараад хүмүүс 3 жил ярьсан байх нь шүү дээ. Жетли одоо ингээд хөгшөрцөн хүнд өвчтэй байгаа, хэвтэж байгаа. Яаж л цуу яриад тардаг билээ те. Үнэ маргааш өндөр. 3 жилийн дараа гарсан. Энийг ажиглах юм бол ер нь түүний кинон тоглох цаа улам холдоод байгаа. Тэр кино урлагаас улам зайгаа бариад байгаа. Зарим түүнийг өвчнөөсөө болж шаналаад кино урлагаас холдож гин гэж таамаглаж ирсэн. Гэхдээ энд өөр нэгэн шалтгаан байна. 2004 онд Жетли гэр бүлийн хамт Малдивт амарч ирсэн юм байна.
Гэтэл яг энэ үеэр энтхэгийн далайд хүчтэй газар хөдлөлт болоод түүнээс үүссэн цунами тэдний амарч байсан далайн эргийг нөмөрдөг байхгүй. Энэ байгалийн гамшигт үзэгдлээс болж 100 гаруй хүн амнасаа алддаг. Маш их хор хохирол учруулдаг. Яг энэ үеэр Жетли болон түүний охин хоёр тэр их усны доор байсан. Юу гэхийн завдалгүй маш их ус ороод ирсэн. Жетли харин энэ үед маш хурдан сэтгэхэд маш хурдан хөдлөөг бол охинооч алдаж мэдхээр байж. За мөн тэнд байсан хүмүүс ч гэсэн манай хоёрт тусалсан гэдэг юм байл. Ингээд маш хурдан сэтгснийхээ ачаар тэд эсэн мэнд үлдэж чадсан гэнэ. Харин энэ үйл явдлаас хойш Жетли байгалийн гамшиг гэж ямар аюултай үзэгдэл болохыг өөрийн биеэр мэдэрсэн учраас маш их зүйлийг ухаарад байгалийн гамшигт өртсөн газруудад тусламжийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Цаашлаад тэрээр 2007 онд One Foundation гэдэг төрийн бас байгууллага байгуулад энэ байгууллагаараа дамжуулаад маш олон газар тусламжийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Хаана л гамшиг тохиолдолд нь тийшээ шууд очдог. Тусламжийн бараа хүргэн мөнгө босгоно. Бүгдийг хийжсэн. Энэ байгууллага зөвхөн гамшигт өртөгсдөд туслаа зогсохгүй. Улаан загалмаа нийгэмлэгтэй хамтраад сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай хүмүүс тусалдаг. За мөн амиа хоролтоос урдчилсан сэргийлэх зэрэг маш олон үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Энийг харах юм бол ерөөс хайртай хүмүүстэйгээ хамт аз жаргалтай байгаа ч гэдэг нэг л юм яваад байгаа. Гамшигт өртсөн хүмүүс тусалж, сэтгцэн эрүүл мэндэд тусалж, амиа хорлож болохгүй шүү гэдэгт нь тусалж байгаа. Яг тийм л гэж харагдаад байна. Тийм байна. 2010 онд Жетли олон улсын улаан загалмаа нийгэмлэгийн илч төлөөлөгчөөр сонгогдсон байдаг. Энэнийг авахдаа юу гэж хэлсэн гэхээр би илч төлөөлөгчөөр сонгогдлоо. Гэхдээ энэ баярлаад тах зүйл биш. Би энийг баяр тэмдэглэхгүй. Харин надад маш их хариуцлага ирлээ. Би энэ хариуцлагаа үүрэгтэйгээ маш их ухамсарлаж ажиллах болно гэж мэдгэсэн мэт юм лээ. За ингээд Жетли маань энэ тусламжийн үйл ажиллагаанд илүү их цаг зарцуулах гэж киноны ажлаа хоошин тавьсан тэр юм байна. Сүүлдээ бүр дахиж кино тоглохгүй ч гэж хүртэл ярьж исэн гэдэг. Би кино тоглоо завгүй байхад тэнд илүү олон хүн зовж чаналаад байгаа гэж бодоод сэтгэл нь ер нь тухгүй байж төвдөхгүй байсан бол та гэж хэлдэг те. Тиймдээ ч тэрээр сүүлийн 15 жилийн хугацаанд маш цөөхөн кино төсөлд оролцсон. 2020 онд Мулан киноны хүүхэлдэйн киноны хөлбөр нь гардаг байхгүй. Энд эзэн хааны дүртэл нэг юм тоглож байгаа. Тэгээ түүнд ингээд Диснейгээ санал тавьсан чинь уг нь Жетлийг татгалцсан юм байна. Гэхдээ охтууд нь ятгсаар байгаад тоглолсон гэдэг. Тэгээ өөрсдөө нь дуртай кино л байсан бол. Тэгээд энэ бас хятадын нэг том түүхийг харуулсан учраас хомлонч тий. Манай хүмүүжүүдээс яаж айж дагжин чичирдэг үлээ тий. За тэгвэл тэр дагжин чичирчээсэн хаанд Жетли болсон байна. Ер нь тэг хүн нэг л сэтгэл нь шулуутсан бол түүндээ бүхнээ зориулдаг юм байна. Юунд ч байж болно тийм. Одоо Жетлигийн хувьд хүмүүсийг аврах гэдэг хамгийн чухал ажил нь болсон байна. Хүмүүсийг аварч гэр бүлүүдийг бүрэн бүтэн байлгана гэдэг түүний чин хүсэл зорилго нь болсон бололтой. Түүнд үүнийг хийх хүч чадал нэр хүнд нь бий. Энэ нэр хүндийг тэрээр фэнүүдээс хүмүүсээс авсан шүү дээ. Харин одоо тэр олж авсан хүч чадлаа эргээд тэр хүмүүсээ аврахт нь зориулж байгаа юм байна. Жетли өөрийгөө хизээч дэлхийн хамгийн шилдэг тулаанч гэж нэрлэж байгаагүй. Тэрээр бие хамгаалах тулааны урлагаар хичээлсэн хүн хизээч үүнийг хин нэгнийг хөхрөөх гэж, хин нэгнийг дээрлэх гэж ашиглаж болохгүй. Хэрв ийм зорилгоор энэ урлагаар хичээлсэн бол тэр хүн хизээч жинхэнэ тулаанч болохгүй. Хамгийн хүчтэй зэвсэг бол инээмсэглэл. Харин хамгийн их хүч чадал бол хайр эм гэж тэрээр хэлээд тэгэд яг энэ зарчмаа хэрэгжүүлж амьдэрдэг юм байна. Ямар гоё юм бэ? Өнөөдөр айгүй олон нэг яг Ипашиг Жетлиг харж киног нь харж одоо тэр согтуу мастрыг дөрэж хийдэг гэсэн хүүхдүүд бас тий энэ хүний зарчмыг ойлгож авсан баг айгүй гоё таалагдлаа. Монголд инфлюенсер байдгүй, олонний танил байдгүй гэж зандах тэр нэвтрүүлэг дээр ярьжсэн. Одоо бүр хулгайч хүн ч олонний танил болж болно. Инфлюенсер хүн өөр яг ингэж нөлөөлж, нийгэмдээ нөлөөлж тэр нэр хүндээ ашиглаад нийгмийг сайн сайхан болгохын төлөө явж чадчих юм хэвээр гоё. Манайха яг ингэж байгаасай өгөөсэй. Яг тийм. Бод болохоор
Ямар гоё түүх вэ? Амьдрал нь бас гоё дардан байсан юм шиг байна те гэр бүлийн харилцаа. Гэтэ Жетлигийн амьдралд юу тохиолдсон тэр нэг нууцлах юм уу тиймэрхүү юмнуудыг бол үнэхээр олж чадсангүй. Гэтэ ямар ч миний олсон мэдээлэлээр бол тэр үнэхээр сайхан амьдарч байжээ. Тэгээд тийм яг үн дардан байж тэгээд зорилгодоо үнж байж тэгээд дараа нь хүн туслана гэдэг чинь сайхан бай гэдэг ухаарч гэх мэтчлэн үнэхээр сайхан л өнгөрлөө. За маш их баярлалаа. Гоё ялаа. Тэгээ Монгол хүн шиг санагддаг та гэдэг. За, шинжлэх ухаан таны мэдхүн болцсон тий? Болсон. Шинжлэх ухаан таны мэдхүн од өндөр сувгийн кино түүх нэвтрүүлгийн 7 хоногийн дугаарыг нүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр сувг, NTV телевиз, од өндөр радио 83.307 хост дэлгэнээр хүрдэг. За, энэ дугаарыг хүрэхэд дэмжиж ажилласан аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээн Unitel мөн өрх бүрийн хэрэглээ уяг гурил дэмжиж ажиллалаа. Нэвтрүүлэг бэлтгэгдсэн их хоттой баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.